Би одоо бид нар ингэж байгаа багшийн асуудал гэж ярихлаар багшид туслах багшийн тэр сургуулийн орчинд байгаа бусад нягтлан сургалтын менежер, нийгмийн ажилтан гэж тухайн нэг хүүхдийг боловсрол олгоход тусалдаг бусад мэргэжилтнүүдийг нь цалингийн тухайд ч тэр нийгмийн байдлын тухайд ч гэсэн орхиж болохгүй цогцоор нь харж өгөх хэрэгтэй байгаа гэсэн үг. Нөгөө талд яг энэтэйгээ адилхан эмч гэхээр бид нар сувлагчаа хаяад эрүүл мэндийн нийгмийн ажилтнаа хаяад нэм судлаач хайждаг байхгүй. Багш эмч хоёр гэдэг нь илүү яригадаад нөгөө дагалдаж тусалж байгаа чухал мэргэжлийн хүмүүсээ бид нар орхидуулаад байгаа. Тэгэхээр манай энэ дотор одоо тэр нийгмийн ажилтан буюу сургуулийн нийгмийн ажилтны тухай зөрсгөлийн босрол гэж ороод байгаа боловч нийгмийн ажилтны ажил үүргэнд тодорхойлоод нийгмийн ажилтан өөрөө нөгөө урьдчилан сэргийлэлд, дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэлд гэдэгтэйгээ яаж холбогдох вэ гэдэг дээр нэлээд жоохон нухацтай ийм юмнуудыг оруулчмаар байгаа. Энэ нь заавал тийм төсөв яригдаал тусдаа тэр байшинсаа бариад байхаар шийдэх асуудал биш шүү дээ. Эн чинь нөгөө нэг өөрөө зүгээр л одоо сургуулийн захирлын, сургуулийн бодлогын сэтгэлийн асуудал байгаа байхгүй, менежментийн асуудал байгаа. Тэгэхээр өнөөдөр цахим дээрлэхэлт болон анги танхимд байгаа ил харагдахгүй байгаа дээрлэхэлтүүд хүүхдүүдийн дунд гэхээс гадна багш нарын дунд байгаа. Би зүгээр нэг жишээ хэлэх гээд байгаа. Биеийн таймны хичээл дээр хүүхдүүдийг өндрөөс нь нам руу зогсоодог доо. Тэр жишээлбэл нэг төрлийн хүний гадаад төрхөөр нь дээрлэж байгаа ялгарлан гадуурхаж байгаа хувилбар мөн баггүй. Тэр хүүхдүүд үргэлж сэтгэл санааны хувьд эмзэг байдаг. Биеийн таймны хичээлдээ орох дургүй байдаг. Гэх мэтчлэн ийм хүний эрхийн мэдрэмжгүй багш нарын одоо ийм үйлдэлүүд бас байна. Энийг жишээ болгоод яриад ингээд бас иймэрхүү маягаар ингээд бид нар сургууль өөрөө бодлого дотроо өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй. Би бол илүү байшин сав ярихаасаа илүү хүмүүсийн одоо хийж байгаа ажлаа шин талаас нь хараач гэдгийг яриад байгаа. Тэгээ бидний нөгөө ярьсан 10 асуудлыг чинь 5 билүү 6-ад нь зүрх сэтгэлийн боловсрол гэдэг зүйл байгаа. Тэр чинь өөрөө ээж, аавууд болон эцэг эхчүүдэд бас хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ тал дээр нэлээд түлхүү юмнуудыг ярьсан ийм агуулгатай байвал би бүхэл одоо хуулийн төсөл бүхэл зүйлээр дэмжиж ингээд 5 мөчөө өргөд ингээд явмаар байгаа байхгүй юу? Ийм санал. За. Загаад талрах өгч. Гишүүн. Баярлалаа санал хэлсэн хүмүүсийн саналуудыг тусгая. Тэгээд ер нь бол хамгийн чухал асуудал маань өөрөө цалингийн асуудал. Цалингийн асуудлыг ерөөсөө орхиод байгаа юм бол ерөөсөө байхгүй. Тэгээд багшийн ажлын байрны нөхцөлийн талаар та нарт тараасан дээр презентацийн дотор бичсэн байж байгаа. Тэнд угаасаа тэр судалгааг сайн хараараа бас олон улстай харьцуулаад яг Монголынхаа байдал дээр маш сайн судалгаа хийсэн байж байгаа. Жишээлбэл 1.2 жилийн дотор 41% нь ажлаа өөрчлөё гэсэн сэтгэл зүйтэй байна гэдэг ч юм. Ноцтой дүгнэлтүүд гараад ирсэн байгаа. Тэр бүгдээ энэ талаа бодит байдлаа нэг ихцэлж харчаад тэгээд энэ ихцэлж харсан бодит байдал дээр бүгдээ асуудлаа одоо шийдээд явна. Одоо багшийн цалингийн хувьд бол шууд ингээд цалинд тэд болгоно гэхээр одоо эрүүл мэнд эмч нар төрийн албаных ингээд ийм барьцч одоо нийгэм цалинг нэмэх асуудлыг бол одоо бүхэлдээ улсын төсөө харж байгаа шийдэж байна. За тэгвэл бид өнөөдөр багшийн цалинг яаж нэмж болох вэ гэдэг асуудлуудыг харин их оновчтой ухаалаг ийм байдлаар жишээлбэл багшийн хишигч гэдэг юм уу би түрүү хэлж л дээ сая 480 мянган цалинтай анхны гарааны цалин ийм байгаа хүмүүсийг яавал 2 сая болгочвол тэр багш нар тогтох юм байна гэдэг судалгаа гарчаад байна. Тэгвэл 2 сая болгохын тулд тэнд нэг 500 мянган төгрөгийг бид нар хаанаас их усүрээс шийдээд багш нар залуу багш нарт өгөөд явах уу 5 жилийн дотор. За дээрэс нь багш нарын үндсэн цалин гэж нээрлж одоо бусад хүмүүс яадаг юм а гэхэд бид одоо багш нарын цалин дээр за тэр анги даасан багшийн цалин гэдэг чи одоо маш бага болчиход байна. Тэрийг одоо хэдэн нэмж болох уу гэдэг бас ийм судалгаанууд бид нэлээд бас хийцэн байгаа. Наад өгсөн материал дотор байж байгаа. Анги даасан багшийн цалин нэмий. За мөн дэвтэр заслалт гэдэг шиг сургууль дээр ажиллаж байгаа багшийн тэр цалин болгон. Тэгээд тэр гүйцэтгэлийн үнэлгээний талаар тэр Эрдэнэт гишүүний бас яг хэлсэнчлэн тийм сөрөг үр дүн гараад байгааг нь бичсэн. Тэгвэл тэр үнэлгээнд дээр нь үндэслээд тэр үнэлгээн дээр үндэслэн цалингуудыг заавал цалингийн шүлжээнд орж нийт зарлдаггүй махэд багш нарыг дэмжих байдлаар юм оруулдаг ийм саналуудыг оруулаад энийгээ бид нэр одоо зөрөгтэй хуульчлаад явах ёстой гэсэн ийм санал дүгнэлтүүд байгаа. Яалтчгүй бид нэр ингээд одоо гой презентацийн тавиад байх гэхээсээ илүү бид нар энэ судалгаан дээр явж судалгаан дээр үндэслсэн юм маань урт явна. 665 багшаас санал сонсоход бол үнэхээр одоо амьдралтай бодиттой
чухал саналуудыг хэлсэн. Ялангуяа захирлуудтай нь бүр чанарын сургалт 3 цаг бүр ярилцаж энэ судалгааны багийнхан бол авсан байлээ. Тэгээ тэрнийх нь ингээд маш том презентацнууд, маш том үр дүн өгөгдлүүд гарсан. Энэ дээр тэгэл яалтчгүй цалин нэмэх хэрэгтэй. Нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй, ипотекийг зээлэх хэрэгтэй. Би тэгээд эдийн засгийн хөгжлийн яамтай бол ипотекийн зээлийн талаар бол бид нар бас яриа өрнүүлээ. За энэ дээр тэр ипотекийн анхны тэр зээлийн баталгаа гэдэг юм 30 сая төгрөгийг бид нар одоо багшид өгдөг болёо ч гэдэг юм. Гэхдээ энэ бол одоо бас шийдсэн асуудал биш. Тийм учраас шийдээгүй байгаа учраас тийм олон нийтэд бид нар бол одоо нээлттэйгээр ярих одоо бас хараахан боломжгүй байна. Гэхдээ энийг бид нар шийдвэрлэхийн төлөө бас явах хэрэгтэй. Энэ тал дээр одоо хуулийн санаачлагууд янз бүрийн зүйлийг журамд өөрчлөлт оруулахын ажлуудыг бас ажлын хэсгийнхаа үр дүнгээр хийгээд явна гэж ингэж бодож байгаа. За манай ажлын хэсэгт бас орон нутгийн одоо аймаг орон нутагт засаг дарга хийжсэн 4 хүн байдаг. Дүүрэг тэр хүмүүс бол одоо энэ багийн сургуулийн асуудал, энэ жижиг бага сургуулийн асуудлуудыг маш тодорхой гаргаж ирж байгаа. Тэгээ бид нар 1-2 дугаар ангид тэр багийн сургууль, тэр явуулын сургууль энэ тэр лав сөрөн судлаач энтертэй бид нар бас хамтраад энэ асуудлыг бас ажлын хэсгтэрэ гаргаад мэдээж байнгын хороогоор оруулна. Тэгээ байнгын хороон дээр оруулж ирж хагаад саналтаа үнэлт сонсож хагаад цааш нь яг ном ёсоор нь зарчмын дагуу явна гэж бодож байгаа. За баярлалаа. За баярлалаа.